Би танд нэг гоё зүйл хэлье. Хүн болгон нийгэмдэр өөрсдийнхөө хүсэж мөрөөдөж байгаа тэр мэрэгжил, тэр чадварынхаа араас, тэр ажил, байр суурийнхаа араас явдаг. Янз бүрийн мэрэгжил, байр суурь байгаа. Тэгээд амжилтанд зарим нь хүрэн, зарим нь амжилтанд хүрэхгүй ингээд өөрчлөгдөнө. Гэхдээ амжилтанд хүрэх боломжтой нэг арга, нэг гайхамшигтай, найдвартай амжилтанд хүрэх боломжтой нэг нууцыг танд хэлье. Гэхдээ энэ нууц хэрв та Христэд итгэгч хүн бол тэр хүнд л боломжтой гэсэн үг. Биш бол энэ одоо нууц код энэ нууц хаалга бол тэр хүнд нэгдэхгүй. Тэр хүн яг өөрийнхөө хүчин чадлаар явна гэсэн. Харин Христэд итгэгч бол танд нэг гайхамшигтай боломж байгаа. Тэр нь юу гэхээр та ямар ч мөрөөдөлтэй байсан, ямар ч нийгэм дээрх салбар дээр аливаа зүйлийг хийх гэж араас нь ингэ явж байгаа. Харин тэр зүйлдээ тухайн хийх гээд явж байгаа араас нь барьж авах гээд явж байгаа хүсэл мөрөөдөл чинь найдвартай биелэхний арга нь юу вэ гэхээр та тухайн ажил мэрэгжлийнхаа тэр мөн чанар дотор Библийн дагуу хаанчлалын зорилгын дагуух тэр холбоос тэр нэг судасыг олж бариад яг тэр судас тэр холбоосоо хөгжүүлж яг тэрийг хамгийн гол фокус анхаарах зүрхэндээ тээх гол хүслээ болгоод тэгээд та тухайн ямар ч мэрэгжил ямар ч ажил байсан тэр л гол хаанчлалын төлөөх Бурхны алдрын төлөөх Библийн дагуу тэр л нэг тухайн ажлынхаа онцлогийн дагуух тэр нэг гол мөн чанараа та ингээ барайл яваад байх юм бол та найдвартай амжилтанд хүрнэ. Яагаад вэ гэхлээр Бурхны хүсэл таны ажил мэрэгжилтэй чинь шууд нэгдэнэ гэсэн үг. Тэгээ Бурхны хүсэл гарцаагүй биелдэг. Бурхан хүссэн зүйлээ заавал хийдэг. Тэгэхээр Бурхны хүслийг хэрэгжүүлэгч нэгэн та болж байна гэсэн үг байхгүй юу? Тухайн ямар ч ажил, мэрэгжил, байр суурь байсан. Тэгэхээр тэр нь гарцаагүй амжилтанд хүрнэ. Харин тэр нь яг ямар хэлбэрээр хизээ ямар шатлалтайгаар гэдэг дээр хамгийн сайнараа найдвартайгаар Бурхан өөрөө тэрийг зохицуулж өгнө гэсэн үг. Тэгээ магадгүй зүгээр ингэ явж идэл таны яг хүсснээс чинь арай жоохон удаан байж магадгүй, эсвэл арай хурдан байж магадгүй, эсвэл арай өөрөөр хэрэгжиж магадгүй, эсвэл яг хүссний чинь дагуу хэрэгжиж магадгүй. Тэр бол нэг чухал биш. Хамгийн гол нь эцсийн барай нь таны хийж байгаа зүйл чинь үр дүнтэй, мөнхийн шагнал, мөнхийн үр дагавартай байх нь энэ дэлхий дээр бас амжилттай, ялалттай байх нь хамгийн гоё шүү дээ, тийм учраас та ажлынхаа онцлогийн хамгийн гол нэг тэр зүйлийг бариад Бурхны хаанчлал, Библийн дагуу, Бурхны алдрын дагуу тэр нэг ажлынхаа онцлогийн тэр мөн чанарыг олох дээр л та хамаг анхаалаа төвлөрүүлээрэй. Тэрийг олж чадгал юм бол тэр судасынхаа дагуу та хамаг цусаа гүйлгэж, хамаг ажлынхаа бүх зүйлээ тэр л олон онцлогийнхаа дагуу та явах хэрэгтэй.